За сайн байцгаана уу? Дараагийнхаа видеоор уулзч байгаадаа маш их баяртай байна. Сая инстаграмаараа пол явуулсан. Тэгэд ерөнхийдөө ихэнх хүмүүс X-ийн талаар мэдмээр байна. X-ийн талаар видео хийгээч гэж амар их хүсэлт ирүүлсэн. За тэгээд ерөнхийдөө бол хамгийн их асуугддаг 5 асуултыг би асууя гэж бодож байна. Хамгийн ихнийх нь болохоор за миний X юу хийж явж байгаа бол тэгээд таныг ер нь ямар хүн гэж боддог бол таны гих мэдрэмж нь одоо юу байна? Тэгээд X буцаж ирэх үү? Ирэх бол хизээ, ирэхгүй бол яагаад? Тэгээд дараа нь болохоор танд юу хэлхийг хүсдэг вэ гэд ийм хэрэг хий гэж бодлоо. За тэгээд миний түрүүнд намайг дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ бичлэгээр 3 групп тувая гэж бодож байна. Ямар ч гэсэн эхнийх нь болохоор нэврэхий. Тэгээ дараагийнх нь болохоор юм мессежний юм уу да. Юм ягаан зүрх байна. Тэгээ дараагийнх нь болохоор ийм саарл зүрх. За би нэгээр ингээд камер дээр арай ийм нэврэхий. Тэгээд ийм чатны зураг юм уу да. Тэгээд ийм саарл зүрх байна. За нэгдүгээр бүлгийнхаа сайн байна уу? Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. За хамгийн түрүүнд нэгдүгээр бүлгийн сонссон хүмүүсүүдийн X нь юу хийж явж байна вэ гэд хөтөр татаж гаргалаа. За ерөнхийдөө одоогор бол таны X салтандаа маш их шаналаад явж байгаа болтой. Одоо хүртэл ингээд таныг бодоод салтандаа харамсаад таныг ингээд алдсан юм шиг санагдаад байгаа юм байна л да. Тэгээ ерөнхийдөө тань дээр буцаж очихыг маш их хүсэж байгаа. Гэхдээ шийдрээ яг одоохондоо хийж чадахгүй байна гэж гарч ирж байна. Тэгээд одоогоор ерөнхийдөө бол өөрийнхөө ажил санхүүдээр анхаарал хандуулад өөрийнхөө одоо санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гээд ажиллаж байгаа харагдаж байна. Тэгээд магадгүй таны X одоо гадуур дотоодоор аялаад явж иж магадгүй эсвэл ингээд өөрийнхөө ирээдүйг бодоод за одоо ирээдүйд би юу хийж ёстой лээ гэд тэрийг төлөвлөөд явж байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ яг одоогийн таны X-ийн байгаа энерги болохоор жоохон хэцүү энерги байна л да. Ингээд нэг хүлэгдсэн юм шиг ямар ч өөрт нь ихтгэл байхгүй, яах ёстойгоо сайн мэдэхгүй, жоохон сэтгэл санааны готролтой яваад байна гэж гарч ирж байна. Тэгээд магадгүй таны X одоогоор ингээд ажил төрөлтөө анхаарад магадгүй шүүхтэй холбоотой ажиллаж хийж магадгүй байх. Тэгээд яг ерөнхийн энерги нь болохоор маш их сэтгэл готролтой явж байна. Тэгээд дээрэс нь ингээд салтаас болж маш их шархалсан. Тэгээд тэр шархан амар хүн туссан харагдаж байна. За дараагийн асуулт нь болохоор таны X таныг юу гэж боддог вэ? Ямар хүн гэж боддог вэ гэд. За тэгэхээр бол other гэдэг гэмтэн гарч ирж байна. За ерөнхийдөө яг одоогийн таны X-ийн чинь сэтгэл санааны байдлаас болоо бас сэтгэл готролтой карт гарч ирж байна. Ерөнхийдөө ингээ харилцаанаасаа болоо одоо хүртэл өөрийнх нь сэтгэл нь амар төгссөн, ад жаргалгүй, бараг шүн унтж чадахгүй байгаа юм шиг. Тэгээ ерөнхийдөө ингээ харамсаж байгаа зүйлсүүд амар их байна гэж гарч ирж байна л да.
магадгүй харилцаан дээр хийгээгүй зүйлсүүдээ бодоод ч юм уу таныг гомдоож исэн бол эсвэл та тэр хүний гомдоож исэн бол гээд яг харилцаагаа бодоод тэрэндээ шаналаад яваад байна гэж гарч ирж байна. Тэгээ ерөнхийдөө бол таныг өөрийг нь тоохгүй л гэж бодоод байна л да. За би ингээд зүрх сэтгэлээ ингээд өгөх гээд нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсүүд рүү явал намайг яг яах бол ямар хариу үйлдэл үзүүлэх болоо намайг хүлээж авах болов яг миний сэтгэлийг хүлээж авахгүй дээ гэж бодоод суугаад байгаа бололтой. Ерөнхийдөө өөрийнх нь хүсэл нь болохоор энэ харилцааг дахиад шинээр эхлэхийг маш их хүсэж байна. Дахиад одоо энэ харилцаагаа доктортой аз жаргалтай харилцаа болгох юмсан, нэгдүгээр бүлгийг сонсон хүмүүстэй би буцаад нийлэх юмсан гэж бодоод байгаа гэж гарч ирж байна. Тэгээ ерөнхийдөө бол таныг бол амар гинэн цайлгаан хүн гэж боддгийм ээ. Ерөнхийдөө ингээ гэрэл цацарсан, хайраар дүүрэн. Тэгээ ерөнхийдөө материалын зүйлсүүд тань их чухал биш гэж боддог байх. Яа тэгвэл та одоо байгаа зүйлстэй сэтгэл хангалуун, байгаадаа сэтгэл хангалуун байдаг төрлийн хүн байх. Одоо би маш унчгүй ч гэсэндээ би аз жаргалтай ч юм уу нэг тийм өөдрөг үзэл бодолтой хүн байхаа. Гэхдээ ингээд таныг одоо балансаа ингээд алдсан байх үед ерөөхдөө ингээд өдөр алган бороо орж байгаа юм шиг тийм уйдгар гүнхтэй болцдог гэж боддог юм байна. Тэгээд ерөөхдөө ингээд амьдралд итгэхгүй болоод тэгээд одоо хоёлаа гарч уулзъя ч юм уу эсвэл найзуудтайгаа гаралтаа гингүүд үгүй би ядарчин ч юм уу эсвэл үгүй би энийг хийх ёстой гэд яг шалтгаан тавиад байдаг байх гэж боддог байх. Гэтэ баланстай үед болохоор таныг маш гоё амьдралд өөдрөг гэрэлтсэн тийм хүн гэж боддгийм байна. За дараагийн асуулт нь болохоор таны эксийн таныг мэдрэмж юу вэ гэд карттай. За нэгдүгээр бүлгийг сонсон хүмүүсүүдийн эксүүдийн мэдрэмж нь ямар байна вэ гэд үзэр татлаа. Тэгэхэд бол ерөнхийдөө бол таныг аль хэдийн энэ харилцаанаас гараа явцсан, сэтгэлээ бүр татцсан. Одоо аль хэдийн яваад өгцөн л гэж боддtiin юм. Одоо энэ дээр харсанчлан ингээд чимдаанаа бэлтэж байгаа хүн бааз таныг аль хэдийн ингээд сэтгэл зүрхээ надаас татаад аваад явцсан, энэ харилцаанаас гараад явцсан гэж бодож байгаа юм байна. Тийм болохоор энэ хүн танд их сэтгэл мэдрэмжээрээ хандаа тань сэтгэл зүрхээ өгөхөд амар хэцүү санагдаад байгаа юм байна л да. Яагаад гэвэл магадгүй энэ хүн намайг ингээд reject хийгээд явчих байхдаа намайг хүлээж авч чадахгүй байхдаа гэж бодоод ерөөхдөө сэтгэл зүрхээ дараад аль болох нөхцөл байдлыг логикоор харахыг маш хичээж байна гэж гарч ирж байна. Тэгвэл таныг бодохоор л ингээл зүрх сэтгэл нь ингээл догтлоо бол яг нэг гидсэн дотор ингээ гоё еврейхээ гэсэн юм шиг тийм их догтлолыг одоо авчирдаг гэж гарч ирж байна. Тэгээ хамгийн сонирхолтой нь ингээд еврейхээтэй ингээд зураг гэснээ одоо нэгдүгээр бүлгийг сонгож байгаа дүрс нь бас еврейхээ байна. Яг ингээд таарад гараад ирэх нь их гоё бүх юм ингээд нийлж байгаа юм шиг амар гоё байдаг. Тэгэхээр амар гоё тохиолдол байлаа. Тэгээ ямар ч байсан ингээд таныг бодохоор таны экс таныг бодохоор л ингээд зүрх сэтгэл нь догтлоод ер нь бол ингээл амар гоё байд юм. Тэгээ өнгөрөөсөн дурсамжуудаа маш их боддог гэж гарч ирж байна. За тэгээд дараагийнх нь болохоор нэгдүгээр бүлгийг сонсон хүмүүсүүдийн экс нь буцаж ирэх үү гэж асуусан. Тэгээ буцаж ирэх бол хизээ буцаж ирэх вэ гэд асуулаа. За тэн дээр болохоор Ace of Cups гараад тэгэхээр ерөнхийдөө бол танаар буцаж ирнэ, танд буцаад зүрх сэтгэлээ өгнө. Буцаад тантай буцаад нийлье, хоёулаа нийлээ энэ харилцаагаа доктортой болгоё гэд санал тань тавина гэж гарч ирж байна. Тэгээд одоо таны экс тань дээр хизээ буцаж ирэх вэ гэд карт татсан чинь ерөнхийдөө бол ойрын ирээдүйд хамгийн багадаа 5 өдрийн дараа, хамгийн ихдээ 5-7 хоногийн дараа тань дээр ирэхээр байна гэж гарсан шүү. Тэгэхээр ерөнхийдөө бол
таны экс танд буцаад сэтгэл зүрхээ өгөөд танилаа буцаад үйлдэл хийгээд мессеж бичээд хоёлаа буцаад нийлье гэд одоо үйлдэл хийх нэ гэж гарч ирж байна. Тэгээд дараа нь болохоор танд юу хэлхийг хүсдэг вэ гэд гарч ирлээ. Энэ магадгүй ингээд энтэй холбож би бол тайлбарлаж байна. Ерөнхийдөө бол ингээд би чамайг бодохгүй байж одоо чадахгүй нэ, би ингээд чамайг бодохгүйгээр ингээд зогсож ерөөсөө чадахгүй байна гэж хэлхийг хүсдэг юм байна. Тэгээ ерөнхийдөө бол ингээд тантай одоо өөрийнхөө амьдрал тохиолдож байгаа бүх сайхан зүйлсүүдийг тантай хуваалцмаар байна гэж хэлхийг хүсдэг юм байна. Гэхдээ нөгөөх нь болохоор яг одоо би одоо чамлуу ингээ холбогдоод орч чадахгүй байна. Гэхдээ ерөнхийдөө би өөрийнхөө амьдралыг чамтай хуваалцаад баймаарэ. Дээрээс нь би чамайг ерөөсөө одоо бодохгүй байж чадахгүй нэ гэж хэлхийг хүсдэг юм байна. За тэгээ хамгийн сүүлд нь би зөвлөмж гээд Oracle картуудаас карт татсан байгаа. Тэгэхэд бол patience and give it time. Энд дээр болохоор эхнийх нь болохоор төвчээртэй байгаарай гинэ. Ерөнхийдөө бол ингээд төвчээртэй байсан хүнд бүх сайхан зүйлс ирдэгэ. Тэгээ ерөнхийдөө цаг өгөө. Угаасаа ингээд цаанаасаа цаг нь ирэхээр бүх юм болно гэж гарч ирж байна. Тэгэхээр миний харсанчлан болохоор төвчээртэй хүлээж угаасаа танаа экс танд руу холбогдно. Тийм болохоор яарад хэрэггүй. Тэгээ та бол хайрлагдах хэрэгтэй хүн шүү. Тэгээд ерөнхийдөө бол ингээд амьдралыг одоо зүрх сэтгэлийнхаа юуг аль болох сайхнаар бодоорой. Бүх зүйлийг муухайгаар бодоо сүрэн одоо мэдрэмжтэй бити хитрхи автаарай гэж зөвлөж байна хүзэр. За мэрэгэн таалагдсан бол инстаграмаар тароо доор заяас хайр гээд тэгээд Facebook пэйж байгаа. Тэр нь болохоор тароо хайр хүзрийн мэрэг гээд байгаа шүү. За маш их баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай, комент бичээрэй. За сайн байцгаана уу 2 дугаар бүлгийнхаа. За одоо ингээ уншлагыг эхэлж байна. За эхний асуулт нь болохоор 2 дугаар бүлгийн сонгосон хүмүүсүүдийн эксүүд нь одоо яг юу хийж явж байна, ямар энергитэй байна гэж асуусан. За тэгээд одоо ийм хүзрүүд гарч ирлээ. За ерөөдөө ингээ харсанчлан бол яг одоогоор нэг зүйл тэмцээд явж байгаа магадaltaй. Магадгүй ажил хэрэг дээр нь асуудал гарсан уу? Ямар ч тач энэ хүн маш их хариуцлагатай ажил хийдэг байх. Эсвэл өөрт нь маш их ачаа, хариуцлага, асуудлууд их байгаа байх. Тэдрийг шийдвэрлэх гээд явж байна. Гэхдээ ерөнхийдөө тэдрийг шийдвэрлэж чадна гэж гарч ирж байна. Тэгээ одоогоор яг өөрийнхөө ирээдүйнхээ төлөвлөгөөг бодоо. За би ирээдүйд яах вүлээ? Ямар шийдвэр гаргах хэрэгтэй бэлээ гэд хоёр шийдвэрийн дунд гаццсан зогсож байгаа харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө бол өөрт нь маш их сонголтууд байгаа. Сонголтууд дундаа эргэлзээд сууж байгаа юм шиг байна. Тэгээ ерөнхийдөө энэ хүнд ингээ худал хуурмаг гэдэг энерги гарч ирлээ. Seven Swords гэдэг. Тэгэхээр магадгүй яг одоогоор энэ хүнд худлаа яриад явж гин үү? Эсвэл ямар нэгэн худал хуурмаг зүйл хийгээ явж байгаа юм шиг харагдаж байна гэж гарч ирж байна. За ер нь бол таны ерхий эксийн энерги нь юм байна. За 20 дугаар асуулт нь болохоор таныг ямар хүн гэж боддог вэ гэд үзэр гаргаж ирлээ.
Nightingale гэд газар гарч ирлээ. За таныг болохоор ер нь гэд маш аз жаргалтай, гэрэл цацарсан, амар жаргалтай, эрэг, өөдрөг тийм хүн гэж боддtiin байна. Тэгээ ерөнхийдөө бол ингээд магадгүй та X-ээс насаар дүү байж магадгүй. Ерөнхийдөө амьдрал боломж ирэнгүүд шинэ боломж болцоог амар хардаг. Одоо өөрт нь боломж олдвол тэдрийг ашиглаж чаддаг тийм төрлийн хүн гэж боддtiin байна. Тэгээд ерөнхийдөө ингээд ирээдүгээ маш гэрэлтэйгээр хардаг, эргээр хардаг, маш их мөрөөмтгий өөрийнхөө ирээдүйд одоо хөрөнгө оруулдаг гэж боддtiin байна. Тэгээд дээрээс нь бас найзуудтайгаа хөвгчлөх дуртай, ерөнхийдөө бол маш эрэг, аз жаргалтай хүн гэж боддtiin байна. Тэгээд мөн таныг маш өрөвч сэтгэлтэй. Тэгээ хүнд амар тусч хүн гэж боддtiin байна. Тэгтээ та ер нь ингээд балансаа алдахаараа ерөнхийдөө ингээд ичимхий болоод яг одоо хэлэх ёстой хэлмээр байгаа зүйлсүүдээ хүмүүс хэлж чаддгүй болчтой гэж боддtiin байна. Тэгтээ ерөнхийдөө бол та маш өрөвч, сайхан сэтгэлтэй, хэлэх ёстой зүйлээ хэлж чаддаг тийм төрлийн хүн гэж боддtiin байна. За тэгээ дараагийн асуулт болохоор X-Men буцаж ирэх үү гэж дараагийн асуулт нь болохоор таныг гих мэдрэмж юу вэ гэж асуусан байгаа. За 20 дугаар бүлгийг сонсон хүмүүсүүдийн X нь одоо таны гих сэтгэл мэдрэмж нь ямар байна вэ гэд. За тэгсэн чинь ийм хөзрүүд гарлаа. За магадгүй миний бодлоор тань жоохон өс сандаг байх болцсон маш их байна. Яг бол энэ дээр бол The Villain гэдэг карт гарч ирсэн. Тэгэхээр магадгүй хоёр одоо ингээ хэрэлцсэн, муудалцсан зүйлсүүд байгаа байх. Тэрнээс болоо бохимдож явдаг, хорсож явдаг зүйлсүүд амар их байдаг байх гэж гарч ирж байна. Тэгээд ерөөхдөө бол таныг одоо ингээд өөрийн найзуудтай нэраад одоо магадгүй та X-ийн найзуудтайгаа муулаад ч юм уу тиймэрхүү зүйлс байгаа байх гэж боддtiin байна. Тэгээ ерөөхдөө бол таныг бол одоо ингээл яг сайхан ингээд амраад хөвтөж байгаа энэ эмхтэй шиг ингээл хөвтөж байгаа. Ерөөхдөө бол ингээд таныг бол аль хэдийн ингээд энэ харилцааг ингээд мартаад одоо маш тайван аз жаргалтай ингээл налаагаал юм уу ингээд аялал явж байгаа гэж бодож байгаа юм байна шүү. Яг сэтгэл мэдрэмж нь бол нэг гарч ирсэнгүй. Ямар ч тач яг таныг ингэж бодож байгаа юм байна. За дараагийнх нь асуулт нь болохоор таны X тэндээ буцаж ирэх үү гэж асуусан байгаа. За Five of Wands гарч ирсэн. За миний харж байгаагаар бол үгүй яг одоогор үгүй яа тэгвэл ингээд одоо хүртэл танд ингээд үс одоо сандсан байгаа. Ингээд жоохоо эсвэл ингээд ууралдаг бохимдсан зүйлсүүд нь одоо хүртэл байгаа. Тэдрээгаа ингээд аль болох ингээд шархаа идгээд ч юм уу ингээд шал өөрөөр хараад яваагүй байна. Тийм болохоор одоохондоо тань руу холбогдож ингээд үйлдэл хийхгүй гэж гарч ирсэн шүү. За дараагийнх нь болохоор таны X танд юу хэлхийг хүсдэг вэ гэж гарч ирсэн. За there reflection гэд. Тэгээд ийм 3 карт гарч ирлээ. За энэс харж байхад ерөнхийдөө би энэ бүх харилцааг ингээд босниулснаа гэдгээ би мэддгээ. Тэгээ би чамаас одоо ямар хүн байснаа нуусан. Гэтэ чи надгүйгээр аз жаргалтай амьдарч байгаа болов гэж хэлхийг хүсдэм байна. Тэгээд миний харсанчлан болохоор таныг одоо ингээл талаа ирэг дээр ингээл амраал одоо аз жаргалтай байж байгаа эмхтэй шиг байж байгаа болов надгүйгээр сайхан байгаа болов гэж боддtiin байна. Тэгээд ерөнхийдөө бол танд юу хэлхийг хүсдэг вэ гэхээр ингээд одоо болсон үйл явдлыг ингээд
сайн тунгаан бодоод үзээрэй. Бүх зүйлсээс миний буруу биш шүү ч юм уу. Тэгэж хэлхийг хүсдэг гэж гарч ирж байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зөвлөмжийн картагаа тэн дээр за таныг болохоор X-ээ тавьж явуулаа гэж зөвлөмжийн картан дээр гарч ирж байна. Тэгээ ерөөхдөө бол таны талд аз байгаа шүү. Тэгэхээр ер нь бол итгэлтэй байгаарэ. Энэ хүнээс салцсныхаа дараа одоо дахиад өөр хүн олдохгүй байх вэ ч юм уу. Тиймэрхүү айдас байвал тэднийг бүгдийг нь явуулаарай. Аз таны талд байна. Энэ болж байгаа процесст ерөөхдөө ингээ итгээрэй. Тэгээ X-ээ тавьж явуулаарай гэдэг ийм зөвлөгөөг үзэр танд өгч байна. За мэрэгэн таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэж байгаа бол таруу дагуур зугаас хайр. Тэгээд Facebook болохоор тарууд хайр хөзрийн мэрэг гэдэг байгаа шүү. За бичлэг үзсэнд маш их баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу 3 дугаар бүлгийнхаа. За эхний асуулт нь болохоор 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн X-үүд нь юу хийж явж байна? Ерөнхий энерги ямар байна вэ гэж асуулаа. За ерөнхийдөө одоо яг ингээд шинэ эхлэл одоо амьдралаа шинээр эхлүүлэх гээд эсвэл ямар нэгэн зүйлсийг шинээр эхлүүлэх гээд явж байгаа харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө тэндээ маш их яарч явах шиг харагдаж байна. Тэгээд яг одоогор болохоор аль болох сэтгэл санаагаа тайван байлгаад инх хамглан байдлыг маш их эрхэмлээд явж байгаа гэж харагдаж байна. Тэгээ ерөнхийдөө бол голцоо ажил санхүү дээрээ маш их төвлөрж байна. Өөрийнхөө санхүүгийн эрх чөлөөтэй байдал, санхүүгийн бие даасан байдал, доктортой байдалд маш их анхаарал ажиллаж байна гэж гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө бол яг харилцаанаасаа болоод шаналаад байгаа зүйл байхгүй ч гэсэндээ одоо яг ганцаараа одоо өөрийнхөө ирээдүйг бүтээх гээд явж байна гэж гарч ийн шүү. За дараагийнх нь болохоор таныг ямар хүн гэж боддог вэ гэсэн чинь Тарантула гэдэг хөзөр гарч ирлээ. Тэгэхээр энэ нь бол таныг маш ухаалаг, юмд маш их төвчээртэй ханддаг. Тэгээд амар тайван хүн гэж боддсон байх. Тэгээ ерөөхдөө бол ингээд нэг хүнийг хараад таньдаг нэг тийм төрлийн хүмүүс байдаг та. Яг тийм хүн гэж боддсон байна. Гэхдээ ингээд таны баланс нь алдагдахаараа ерөөхдөө бол шийдвэрээ гарч чаддгүй хитрхи их зүйлс боддог. Бүх юмыг анализ хийгээл ингэчүүл яана, тэгчүүл яана гэл хэрэггүй юм санаа зовоод яваад байдаг хүн гэж боддсон байна. Гэтэ ерөөхдөө баланстай болохоор бүх зүйлсийг ингээд ажигладаг, маш ухаалаг хүн гэж боддсон байна. Тэгээ ерөөхдөө хэрэггүй асуудлаас явцдаг. Тэгээд өөрийнхөө төлөө зогсож чаддаг тийм төрлийн хүн гэж боддсон байна. Тэгээ ерөөхдөө харсанчлан бол таны X тань дээр бараг буцаад ирэхийг маш их хүсэж байгаа бололтой. Танд ингээд романтик санал тавиад ирэхийг хүсэж байгаа гэж гарч ирж байна. За таны гэх сэтгэл мэдрэмж нь юу вэ гэж асуулаа. Маш гоё картууд гарч ирлээ. За чарэ. Ингээд одоо энэ зургал дээр байгаа шиг өвн таныг ингээл ингэртээ аваад бүжиглээл тэ тантай ингэж гоё хос байгаал буцаж нийлээл сайхан дурсамжуудыг бүтээхийг амар хүсэж байгаа. Танд одоо хүртэл маш их хайртай гэж гарч ирж байна. Тэгэхээр таны X тань дээр 100% боттой буцаж ирнэ. Тэгтээ цаг хугацааны хувьд цаг амнаа гэж гарч ирж байна. За тэгээд хизээ ирэх вэ гэд асуусан чинь хамгийн багадаа 11-7 хоногоос хамгийн ихдээ 11 сарын дараа. Тэгээ магадгүй бас 1 сарын сүүлээс 2 сарын дундуур хүртэл ирэх магадaltaй. Эсвэл 11 сард ирнэ.
Ямар ч тач гэсэндээ ерөнхийдөө бол нэг 11-7 хоногоос 11 сарын дараа л ирнэ гэж ойлгох хэрэгтэй байна. Магадгүй энэ хүн ингээд өөрийнхөө ажил санхүү дээр санаа тавиад тэгээд одоо санхүү тал дээр бие даасан таныг одоо take care болгоод ингээд явж чадах үедээ тань дээр ирэх юм шиг харагдаж байна. Бити ингээд миний экс одоо ингээд намайг мартаад надад хайргүй болсон гэж бодоод хэрэггүй юм байна. Яагаад бол тань маш их хайртай. Одоо хүртэл хайртай. Тань дээр одоо ингээд буцаад хүрээд ирмээ санагдчихж байгаад. Гэхдээ өөрт нь одоо хийх зүйлс байна гэж гарч ирж байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор танд юу хэлхийг хүсэж байна гэж гарч ирж байна. За success гэд. Тэгэхээр ерөнхийдөө энэ харилцааг ингээм амжилттай болохыг маш их хүсэж байна. Тэгээ ерөнхийдөө ингээ хоёулаа салцсан байгаа ч гэсэндээ ингээ би чамаа мэдэрдгээ. Тэгээд одоо энэ харилцаанаас авч сурсан зүйлстэй би маш их талархаж байна. Тэгээд танаас л ер нь ингээд ямар нэгэн хариу үйлдэл ч юм уу, ямар нэгэн тохио хүлээгээд байгаа болтой магадгүй ингээд санаанд дүүгээр ингээд надлуу мессеж биччихээсээ эсвэл ямар нэгэн санаандгүй байдлаар би энэ хүнтэй таарчаасаа ч юм уу танаас нэг тохиол хүлээгээд байгаа юм байна. Тохио нэрчүүл шүт танилгүйгээр л очиход амар бэлэн байгаа харагдчихэйна. За тэгээд би танд өгөх зөвлөмж гээд карт татлаа. Тэсэн чинь таныг болохоор ерөнхийдөө бол бүх одоо нөхцөл байдлыг контролох гээд байх шаардлага байхгүй. Одоо зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарэ. Энэ нь бол дахиад тоор буцаад нийлэх магадлал байна. Ядвал something beginning гэдэг одоо дахиад шинээр эхэлнэ, дахиад шинэ цикл ирнэ гэдэг карт гарлаа. Тийм болохоор бит хоёр буцаа нийлэх болов, энэ одоо хайртай болов, одоо яах вүлээ гэж ирээдүйд санаа зовоод стресстэй байх одоо зүйл байхгүй. Тийм болохоор одоо хүлээцтэй байгаад нөгөө хүнийхээ одоо санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь хүлээгээд ажил төрлийн хийж дуусахад нь хүлээгээд байж байгаарэ гэдэг тийм л зөвлөгөө одоо танд хөзөр өгч байна да. За мэрийн таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Instagram-аар Тароо дугаар хайр, Facebook-ээр холбогдохыг хүсвэл Тароо хайр хүзрийн мэрэг гээд байгаа шүү. За бичлэг үзэн маш их баярлалаа. Баяртай.